Хамтран ажиллагч House Brand. Ховд аймгийн Дарвис сумын Дамчаа гэдэг өвгөнийд одоогоос олон жилийн өмнө хүний санаанд оромгүй явдал тохиолджээ. Дамчаа өвгөн 90 гаруй наслахтаа 3 төрлийн нүр үдсэн тог хөгшин боловч нутаг усандаа хажиг зожиг харамч хахирганаараа алдаршиж хар гэж адлагдсаар ирсэн нэг л дэмхэн намтартай хүн байсан аж. Тэр нас бий төрсэн цагаасаа эхлэн эсэн бусын хүний гар хөл олж юм л хийж явсан юм санж. Тухайлбал эдэр насандаа додоод яамны бууны нохоолж нутгийнхаа саруулсан хүмүүсийг хэлсээр гүтгэн хэрэгт хийж эрдэм жадалтай олон ч том ламыг өөрийн гараар буудан ороож бурхан дахлыг нь овоолон шатааж явсан нүгэлтэй нэгэн ажээ. Энэ үеэс л нутгийн олны дунд түүний тухай таагүй яриад архиж өхөн үхтэл нь дагаж явсан байна. Өгөхтэй хүртэл олны хилам дадалсаар нөгөө ертөнцид оджээ. Ингээд юу болсон тухай өгүүлье. Олон жилийн өмнө буудаж алсан лувсан жав хэмээх ламын сүнс эцээгөө нэргэн ирж амийг нь авна гэдгийг Дамчаа өвгөн яахан мэдэх вүлээ. Хаврын хавсрага хаврыг нэвт чиндээс нэг өглөө өвгөний бага ачхүү төмөр аймгийн төв орж бэчиг баримт зэгцлэх нэрээр мотоцикл хоног хөдөлсөн аж. Гэвч 2 хоноод ирнэ гэж явснаас хойш бүтэн 7 хоног өнгөрөхөд ирсэнгүй. Тэр чигээр таг болжээ. Тухайн үед хөдөөгийн аймаг сумдад суурин утас холбоо гэж байсангүй. Тиймээс ах дүү аав ээж авгаа хүүхэд нь түүний араас хүй хай гэж чадсангүй. Аймгийн төвд байдаг найз нартайгаа наригдсан гэд яваа юм болов гэлцэн хүлээж байлаа. Гэтэл 8 дахь өдрийн өглөө Дамчаа өвгөн их л таагүй царайтай босч удтал дуугүй суугаад та нар тэр төмрийн араас ирд сурахгүй юу хийгээд байгаа улс вэ? Цаадах чинь өгчгээд байгаа юм биш үү? Гэж хагирхан хоолоогоор зандар ирсэн байна. Байнга баргар царайлан хар цагаан дуугүй явдаг хөвгнөөс үр аж нь бидүүхэн химээж явдаг учраас тэр дороо бужигнад явчихж. Тэгтэлч өвгөн том хүүгээ дуудан гарч урд талынхан бор толгой дээр очисон хойно аймгийн зүг харуулдан "Би урчин их муухай юм зүүдэллээ. Миний хоовон хөхөө минь хоол ундж идэхгүй. Хав харанхуй нөхөнд хөдөлгөөнгүй хэвдэж байх юм. Би наанаас нь хараад л байх юм. Хүн амьтнаас асууж сургал. Яавч нэг юм боллоо." гэж үнэнгээс айсан шинжтэй хэлсэн аж. Ингээд том хүүн төмрийн аавтай хамт аймгийн төв рүү явжээ. Аймгийн төвд очисон хойно хамаатан садны хараа орвол бараг бүгдээрээ мэдэхгүй гэж. Харин Дамчаа өвгний дүү хөгшин "Манайгаар их яруу орж ирээд гарсан. Надад байсан ахын хэд удахыг гуйж аваад явсан. Би ахыг аваад иргэсэн болов гэж бодсон шүү дээ" гэсэн байна. Найз нартай нуулзвал насан баяр гих залуу "Одоо л хариаг юм уу? Надтай эмлийн гадаад хараад их яруу явж байсан. Оройдо буцна гэж байсан да. Дахиж юр таараагүй. Аймгийн төв дээр байгаа бол манайд ирэх ёстой доо" гэсэн юм санж. Ингээд эрэл мохордсон учраас аав ах хоёр нь төмөрийг аль нэг газар шалга гуунд осолдсон байх гэцхэн цагдаа сэргийлэхэд тэмдэглүүлэн хэдэн өдөр ирэл сурлуулжээ. Өвгөн аж хүүгээ алга болсонд хамгийн ихээр хашуудан хариусч хэдэн өдөр гүлийд суугаад биеийн өвдөн хэвтэрд орчихж. Харин энэ үед өвгөний дүү аймгийн төвөөс ирж "Та нар лам хараар явбал яасан? Надаас ахын хэд удахыг авах гэж орж ирэхдээ их л хачин байсан шүү. Хүн амьтан дагаж ээш тийш яваад хорлогдсон юм биш байгаа. Тэр хэд хутга манай удмын юм биш. Ах доо яаманд байхдаа нэг хүнээс авсан гэд. Өөрөө зүүж хэрэглээг нь ужиртай үзье" гэх зэрэгэр ядгажээ. Ах дүүсэн чи нэрээ тийм шүү гэцхэн мэрэгэн дүргнэрээ гайхагдаг ванчин химээх бод хандсан байна. Бод хэдний ирсэн зорилгыг сонсоод "Өөрийнхөө хонноос хар халзан хонд өгөөрөөд долны ясыг нь мөлжин хар хадаг арх сүүтэй аваад ир" гэжээ. Ингээд тэр даруй хар халзан хон гарган далны ясыг нь чанж хувхаартал мөлжөөд бусад зүйлийн хамт ванчин бууд авчирж өгвөл тэр далны ясыг харгадгаар ороож
Ясны гол хэсэг хүртэл шатааж эргүүлж тойруулан амандаа нэгэн зүйлийн тарныг удаан уншижээ. Тэгээд тал хэсэг хүртэл шатсан яс руу нулиман эргүүлж тойруулан сайдар ажигласнаа. Энэ хүн чинь амьд өгсөн хоёрын завсартал байгаа юм байна да. Хараа бүрийд жигтэйхэн өндөр хадаас ихтэй уулын эзэн савдагтай учирч хорлогдсон байна. Та нар харцгаа. Энэ ясны голд юу харагдаж байна? Гэж хэлээд эргүүлж тойруулан тэдэнд харуулсанд үс гизгэн сэгсээсэн хүнтэй төстэй. Гар хөлтэй сүйдээсэн дүрс бүдэг бадаг гарсан байж. Бөө цааш нь их айж зожирдсноос ухаан санаа нь сан мөрсөн юм шиг байна. Одоо хаана байгаагаа өөрөө ч мэдэхгүй байна. Харанхуй агууд ч юм уу хүндий хоосон газар л харагдаад байна да. Тэм газраар хайсан дээр гэсэн байна. Төмрийн ах дүүс ихэд гайхан сандарч гэртээ ирээд хангаа уулын эзэн савдагтай таарад гал зурсан гин. Гэхдээ амьд байгаа юм байна. Гэхдээ энэ үгийг сонсоод өвгөн хэрдхийн зожжээ. Дэрж байдгаа. Арай үгүй байлгүй дээ. Энэ олон жилийн дараа тэр ламын сүнс ачиг минь яагаад авах болов гэж өглөн сүд олжээ. Ингэж зожирдох нь ч аргагүй байсан бол л та. Тэр залуудаа хувьсгалын эсэргүүнээр олон хүнийг баримтлан тамлаж эрдэм жадалтай хэмгүү олон ламын амийг хороосон тухай дээр дурдсан билээ. Гэтэл тэр лам нарын дотор ловсон жав гэдэг айхтар хатуу уншлагтай лам байсан бөгөөд тэр ламын сүнс ховд хотоос холвогхон орших хангаа ууланд хорогдон эзэн савдаг нь болсон тухай нутгийн олон ярьдаг болсон аж. Талигаж ламдан хангаа уулаа бараад нутаглаж жилийн жилд нутгийнхантайгаа хэдэ өндөө өргөж дахилга үлддэг байсан болохоор сүнс нь ууландаа ирж хорогдсон хэрэг. Гэхдээ уулын хажуугаар явсан хүн амьтанд хаяахан үзэгдэнүү гэхээс огт муу юм хийдэггүй гэж тааралдсан хүмүүс ярьдаг тул ойр хавийнх нь хүмүүс дахиж шүдэх маягтай байдаг гэж. Дамчаа үгэнч энэ тухай нэлээд дээхэн сонсч тулсан юм санж. Гэвч түүнд тэр уулын хажуугаар явах хэрэг гаралгүй өдий хүрчээ. Ингээд бөөгийн үгэнд идэгсэн хүмүүс төмрийн хэрэлд тэр даруйдаа гарцгаасан байна. Хангаа ууланд хурж одсон хойшоо эргэн тойрон ирж явсаар нарийнхан дашуу хамтай нэгэн том агуйг олж арай гэж орвол алга болсон төмрийн тамхины ууд хөвдөж байжээ. Үүнийг харсан хүмүүс "Төмөр энэ агууд байгаа нь тодорхой боллоо" гэж баярлан агуун цаа тонгол руу зүтгэжээ. Гэтэл агуу дотор цааш явах тусам улам харанхуулан хаяа нэг ус туслах дуу сонсогдож хөл доор нь өгсөн амьтны эсийг зэмний үнэр танаар сэн хийж тийм гихэн аргагүй айц нөмрөн авсан байна. Бөө төмрийг нэрээр нь дуудаж болохгүй гэсэн тул хоорондоо шивнэлдэж байсан боловч үг болгоно нь харанхуй агуу дотор цууратан давтагдах нь бүрж аимшигтай байж. Эрэлчид цааш явсаар могорд нь хөрвөл их даван хамтай гэрийн чинээ том харанхуй нөхөр ороод иржээ. Тэд ээш тийш гарч идэн тусгаж сайтар харсан ч тэнд төмөр байсангүй. Харин төмрийн өмсч явсан дээлний дасархаа олджээ. Төмөр энд байсан юм байна гэлцхэн харанхууд тал тийшээ хайсан ч байсангүй. Энэ үед эрэлчдийн хамгийн ахмад нь болох дамчаа өвгөний том хөө буцыг исэн тул эргээд бүдчин дэмтчин явж байтал гинэтхэн ард нь сур сар хийсэн чимээ гарснаа хүм мэгшин уйлах дуу цууратан сонсогдчихэ. Үстэй толгой арцаамаар энэ муухай дунд зодсон хүмүүс нэг хэсэгтэл хөдөлж чадаагүйч аажмаар тайвшран нэгнээсээ тас зуран явсаар авуугаас гарч ирэхэд аль хэдийн харанхуй болсон байж. Нэгэнт харанхуй болсон хойно хаачих үлээ. Тиймээс өнөөдөр энд хоноод маргааш эрлээ үргэлжлүүлээ дээ. Ингээд мөнөөх агуугаас нэлээд холдон майхан сава барьцгааж зарим нь эдэ бодоо өргөн амхандаал уул усыг харагджээ. Тэгээд хоолунд хийхээр зэхэн сууж байтал агуун зүгээс хад чулуу нурах чимээ сонсогдсноо. Төдөрлөгөө нийгэм сүйтгэн гүүх шиг үзэгдээд алга болчихж. Хүмүүс дахин айц давдан ээш тийш ширтэн тагчиг сууж байтал алга болоод 10 хэд хонож байгаа төмөр газраас ургуу гэлтэй гинэтхэн өмнө нь гараад иржээ.
Тэр шалтан шахуу зогсож байсан бөгөөд үс нь сэгсэж нүд нь гөлийгөөд тэдний зүг гараас харуулзуулан ангалцах нь ухаан солиорсон бололтой байж. Гэвч ах дүүс нь түүнийг амьд харсандаа баярлаад хайж жиргсэн чхүү бушуухан барьж авч хувцлаад тэр даруй уулнаас буужээ. Тэгээд төмрийг аймгийн эмнэлэгт хэвтүүлээд зарим нь гэрлүүгөө буцсан ирвэл хэвтэр дөөсөн дамжаа өвгөн нас барчихсан байж. Хамгийн хачирхалтай нь төмрийг яг олж байх үед амьсгал хураасан байжээ. Мөн тэр байр нас барсан өдрийнхэн өглөө чихтэйхэн эрд сэрж орноосоо өндийн цай ууж байхдаа гинэт дуушуу орж "Ачи юм да. Хүмүн амьд олдсон юм шиг байна. Тэгэл зүүдлээ" гэж хэлээд тэр өдөр жингөө хажин сайхан зантай байжээ. Харин шөнө хорондоо орохоос өмнө том хүүгийнхээ эхнэрийг дуудан хажуудаа суулгаад "Чи өнөөр нэг зул барьчихаарай. Аав нь олон жилийн өмнө нэг айхтар ламын амийг хороосон юм. Гэтэл тэр өнгөрсөн шөнө зүүдэнд минь орлоо. Төмрөөр дамжуулж хэд хутга авсан юм байна. Хоолой дээр мэн хутга тавьчихад өөрийнхөө амийг өгөх үү, ачийнхаа амийг өгөх үү гэхээр нь би өөрийнхөө амийг өгье гэсэн юм. Өнөө шөнө над дээр л авъя" гэсэн юм санаж. Тэгээд тэр шөндөө нас уржээ. Өвгөний өр хүүхдүүд энэ хачирхалтай явдлыг намдраад өнгөрөх гэсэн чи муу үг модон улаатай гихчээр удалгүй хаваар нэг тарсан байна. Тэгтэл чи хэдэн сар эмнэлгээр явсан төмөр овоо илаа аршиж болсон явдлын талаар ярьсан нь хүмүүсийг бүр гайхшруулжээ. Тэр аймаг орхосоо хэд хоногийн өмнө хонинд явж байгаад нэгэн бүсгүйтэй танилцсан юм санаж. Тэр бүсгүй өөрийгөө төвд байдаг гэж байсан бөгөөд хэд хоногийн дараа аймгийн төвийн наан байх ангаа хоолын бэлд уулзахар болсон юм санаж. Гэхдээ өвөөгийнхөө хэд хутгийг заавал авчраарай гэж захиж байсан байна. Тиймээс төмөр тэр өдөр гэрээсээ яаран гарч аваг ахихаараа санд минь дорон өвөөгийнхөө хэд хутгийг аваад хайрхан уулын бэлд очсон юм санаж. Тэнд нөгөө хүүхэн түүнийг хүлээсэн шинжтэй дуу аялан сууж байсан бөгөөд гараас нь хөдлөн уулын хориг чиглэн алхасаар нэгэн агуун аман дээр ирж дагуулan орсноо. Гинэт хүүтэн хагарганаар дуугаран хачин амтан болж хувраад элдэн хоожээ. Энэ үед төмрийн ухаа санаа самууран юу болсныг мэдээгүй байж. Олон жилийн өмнө аимшигтайгаар хэлмэгдэн ард дагцсандаа буудуулж нас барсан ловсон жав ламын сүнс дахин тэр уулнаа үзэгдээгүй байна.